За миний аавыг бол Сэтгүүгийн Норов Самбуу гэдэг Баян-Онгор аймгийн Баян цагаан сумын хүн. За миний ээж бол Говьалтай аймгийн Дарив сумын Бадмын Могжир гэж хүн байгаа. За би бол Баян-Онгор аймагт 1990 онд 7 сарын 14-нд төрсөн. За миний хүүхэд нас бол би дээрээ 2 ах 1 эгчтэй айлын отхон хүүхэд, хинц хүүхэд. Тэгээд манайх бол намайг 5 нас хүртэл Баян-Онгор аймагт амьдарч байгаад Улаанбаатар хотод бол 1995 онд бол нүүж ирсэн. Анх бол энэ Баян зүрх дүүргийн дарих гэж ярьдаг энэ дархийн гэрээ ороод нүүж ирсэн. За би 15 настайдаа анх бүгдээрээ хятад ард улс руу сурахаар явж исэн. Тэгээ тухайн үед бол яг үнэндээ хүний амьдралд бол мэдээлэл гэдэг бол хамгийн чухал зүйл. Би бол тухайн үедээ Харвард юм уу Америкийн том сургуулиудыг энд бол хизээч орж чадахгүй бэлчгүй мөрөөдөл авах л гэж боддог гэсэн. Тэгээ тухайн үед манай гэрийн амьдралын боломж санхүүгийн хувьд ч гэсэн тийм хангалттай биш байсан. Манай аав бол жирийн л төсвийн цалинтай. Тэгээд анх удаа бас аавдаа зураг гаргаад та намайг нэг Бээжин явуулаад өгөөч. Би хятад хэл сурмаар байна гэж хэлсэн. Миний аав бол бас их ухаантай 21-р зуун бол хятадын 900 шүү миний хүү. Тэгээд аав нь хүүгээ хот руу сургуульд явуулъя чи бие дагаад үзтээ гэдээ бас ихтгэл хүлээлгээд анх нэг сая 500 мянган төгрөг өгөөд явуулсан. Тэгээд ингээд харахад маш том зөрөг гаргасан юм шиг очоод бас ингээ өөрөөсөө 5 ах 10 ах хүүхдүүдтэй нэг дотор байранд ороод хятадын тэр хэдэн мянган ханзыг сураад явж байхад бол надад гэртээ харимаар яг л хүүхд наснда тоглож юмар үе ингээд хэцүү зовж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ ээж аавынхаа насыг бодохоор дээрэс нь бас гадаадд сурах боломж олцсон гэж итгэжсэн учраас маш хичээнгүйлэн хятад хэлийг сурч засгийн газрын тэтгэлэг авч анагаах ухааны их сургуульд суралцж 5 жил суралцж нийтдээ 7 жил суралцаад би хүний их эмч гэдэг мэргэжлийг засгийн газрын шагналтай төгсөж эх орондоо ирчихлээ. За хятад улсад би анх оюутан болоод очиход анх 20 давхар эмнэлэг хараад гайхажсэн. 2007 онд пүүх 20 давхар эмнэлэг бас байдсан байх шүү дээ. Хідэн лефттэй юм бол гээл те гайхажсэн. Тэгэхэд өнөөдөр Монгол хүртэл улсын 1, 2, 3 дугаар шатны эмнэлгээс гадна томоохон бүтээн байгуул, томоохон эмнэлэг бол өдөр хүртэл баригдаагүй байна. Дөнгөж сургуулаа төгсөөд бас эх орондоо ирээд 20 оноод ажилд орж ирсэн. Тэгээд анх бол Grand Med гэдэг эмнэлэгт ороод их эмч болоод бас би хятадаас сурсан юм аянд гарганаа л гээд би бас айгүй сонир түүхээр би их эмч хийх хайж байгаа телевизийн нэвтрүүлэг хөтэлдэг байсан. ТV чагнуур гээд. Тэгээд би ч бас ажлаа хажуугаар нь эрүүл мэндийн цуврал нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Миний үед 25 наснда 2 хүүхдийн аав болсныхаа дараа улс төрийн намд орох шийдвэр гаргасан. Тэгээд миний танилцсан хамт явж исэн найзуудаас бас маш олон залуучууд дэлхийн топ сургуульд төгсж ирсэн энэ залуучууд бол Ардсан намд олноороо орсон. Тэгээд бид нар бас Ардсан нам болохгүй байна. Шинжилье гэдэг хөтөлбөрийг 2016 онд эхлүүлж ирсэн. Тэгээд би бол 8 дахь жилд Ардсан намын гишүүн, Ардсан намын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга, Ардсан намын нарийн бичгийн даргаар ажилладаг. Улсын хурлд Ардсан намын бүлгийн сондооны хүсэлтээр 2 жил ажилласан. Ер нь энэ залуу хүн өөрчлөлт хийх гэж бодож байгаа бол институцийн соёл буюу кабинетийн соёлд суралцах ёстой. Дээрээс нь кабинетийн соёлд суралцаад бид нар шийдвэр гаргах төвшөнд улс төрийн нам болвол өөрсдийн олон нийтийн дэмжлэгийг авснаар бодлогоо хэрэгжүүлэх боломж олддог. Ингэсэн цагт яг л нөгөө анхны ярьсан эрүүл мэндийн шинжилэл, нийгмийн хамгааллын шинжилэл, тэгээд эдийн засгийн, за тэгээд маш олон салбарын шинжилгээг бол хийх хэрэгтэй. Тийм учраас улс төрд бол би ороод 8 жил болж байна. За бид бүхэн Ардсан нам маань үндсэн суурь философи нь юу юм бэ гэхээр баруун төвийн үзэлтэй. Баруун төвийн үзэл гэдэг бол хүний эрх хэрэгжүүлөө, хувийн өмчтэй байхыг, хувийн өмчийг хамгаалахыг, дээрээс нь ажил хөдөлмөр хийдэг хүн болгоныг дэмждэг халамжийн биш хөдөлмөрийн бодлого баримталдаг нам. Тэгэхээр Ардсан нам бол бодлогоо дандаа хүн рүү чиглүүлсэн, эдийн засгийг дэмжсэн чиглэл рүү авч үздэг. Тэгэд би бол намын дарга буюу Тусны намын ган төмөр гэдэг намын даргын дэргэдэл бизнес үйлчлэгийг агуулсан байгуулж жижигэнсэн орон залуучуудтай Монголын бизнесийн орчин болох байгаа асуудлуудыг залуучууд дуу хоолойгоо хүргье. Намын төвшөнд цаашлаад улс төрийн төвшөнд хүргье гэдэг бодлого байсан. Энэ чиглэлээр манай нам бизнесийг дэмжих мөрийн хөтөлбөрийг барьж удаагийн сонгуульд оролцсон. Сонгуулийн үр дүнгээр бол
батлсан нам бол нийт иргэдийн 30%, Монгол Ардын нам нийт иргэдийн 36%-ийн саналыг авсан буюу одоо дийлэнх авсан. Тэгээд Монгол улсын засгийн газрыг энэ удаа бол 3 нам бол хамтарч одоо томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх олон жил гатсан энэ улс төрийн гацааг тайлах боломж олгсон. Тэгээд одоо сонгуул маань 6 сарын 28-нд дуусч шинэ засгийн газар маань 7 сарын 10-нд байгуулагдсан. Би 7 сарын 15-наас 20-ны хооронд эдийн засгийн хөгжлийн яамд ирээд одоо бодлого боловсруулах чиглэлээр бол ажиллаж байгаад Монгол улсын тэргуун шадар сайд буюу эдийн засаг хөгжлийн сайдын орон тооны зөвлөгөөр томилогдож ажилласан байна. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яам бол зөвхөн эдийн засгийн асуудал биш юм аа. Энэ бол Монгол улсын эдийн засаг таслал хөгжлийн бодлогыг бид тодорхойлох үндсэн чиглэлтэй. Тэгээд Монгол улс маань маш олон мега төслүүдийг олон жил ярьж эхэлсэн. Гээд гацсан маш олон гацаа байгаа. Тэгэд энийг одоо тайлж Монгол улсын хөгжлийг дараагийн шатанд аваачихын тулд одоо бүх намууд хамтраад бодлогоо хэрэгжүүлж байгаа. Тэгээ миний хувьд бол эдийн засгийн хөгжлийн сайдад энэ хувийн хвшил ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчдийн дарамтыг байхгүй болгох, жижиг дунд бизнес эрхлэхэд тулгараад байдаг асуудлыг одоо тэр төрлийн бодлогоор хөнгөвчлөх чиглэлд бол анхаарч зөвлөж ажиллаж байгаа. I haven't even been a year in Canada. Banana, yellow apple. За миний урд нэг юм хоёр дэвтэр байгаа. Энэ одоо ямар учиртай дэвтэр вэ гэхээр миний амьдралын талаар бүхэл түүхийг миний аав биччихүүлдээсэн. Тэгээд энэ дэвтэр маань ингээд 1990 оноос хойш миний амьдралын бүхэл түүхийг бичсэн дэвтэр байгаа. Тэгээд манай аав бас их гоё бичдэг хүн байсан. Хүү ганц хүн 90 оны 7 сарын 14-ний өглөө 10 цаг 15 минутанд буюу гэдэг. Ингээд төрсөн. Энэ дэвтэр маань одоо ингээд хадгалагтай даавас хойш би бол өршлүүд бичиж байгаа. 1-ээс 2 сартаа би зурсан зургийг энэ зургийг тавьсан баг жишээ нь. За хүүхдийн эсхийн сүүний газар дэлгээх бичиг гэдэг тухайд ингээд сүү авч ирсэн бичиг байгаа. Энэ их ховор нандин зүйл цэцэрлэгт багтаа тэмцээнд орж исэн. Энэ хүний амьдралын хамгийн нандин дурсамжтай бүхэл зүйлийг одоо энд үлдээсэн. Одоо бол хүмүүс энэ дэвтэр дээр бичгээр байгаа хүүхдүүдийнхээ зургийг Facebook дээр л хадгалдаг баг. За манай хүүхдүүд бол айгүй их чөлөөтэй. Ер нь би гэртээ хүүхдүүдтэйгээ за хоёр л юмыг заавал хийж болохгүй. Нэгдүгээрт бол халуун юм төлөгдөчихвээ. Та нар төлөгдөж ерөөсөө болохгүй шүү. Плетик, эндүү, усалчнаас хол аваасаа гэж хэлдэг. Хоёрдугаарт бол гараа авчуулгүй. Одоо машины хаалган ч юм уу, гэрийн хаалган гараа авчуулгүй гэдгээр их санаа зовдөг. Бусд нь бол чөлөөтэй шүү. Нэгэнт одоо энэ хүүхдүүд маань төрсэн цагаас эхлээл одоо YouTube юм уу гар утас үзэж байгаа энэ тохиолдолд эцэгчүүд мянга хориглоод мянга одоо энэ таслах гад хүүхдүүд бол улам их дуурлах болов гэж бодод. Тэгээд энэ хүүхдүүдтэйгээ багаас нь iPad гар утас бол хэрэглээд та энэгээр бол юм сурах юм шүү гэж хэлдэг. Манай хүүхдүүд бол хэцэнгуй гар утас ч гэсэн дураараа үзэн хамгийн гол нь нөгөө өөрийн баярлалаа. Өөрийн чи өөрөө цэнэглэрээ хариуцж уцаа цэнэглэрээ гэж хэлдэг. Жохон цэнэглэгч олох болохоор баг 2 хоног ч юм үздэггүй. Тэгэхээр багаас нь жохон хариуцлагатай болгох. Тэгээ өөрөөх нь одоо чийл би дагаад өөрөө л үзэн шүү гэдэг